За орой минь. За өнөөдөр миний групп дээр энэ CoinPay руу өөрийнхөө нөгөө биткойн авсан баталгаажилтаа явуулах юм уралдаанд оролцоорой гэсэн пост оруулсан. За энэс хамаарат бас энд яаж нөгөө зураг энэ рүү оруулах юм бэ гэд асуултууд ирсэн байгаа. Хүнд заримдаа ийм юм байдаг шүү дээ. Мэддэг боловч мэддэггүй хүнээс асуух гэхээр санаа зовоод идэг. Тийм ээ, тэгээд ичээд идэг ч гэдэм үү. Зарим одооний залуу хүүхдүүдэд болохдоо зэрэг эн чинь бол амар инээдэмтэй. Одоо жишээлбэл компьютер дээр ажилладаг хүмүүст бол эн чинь бол зүгээр хэн болгоны мэддэг юм шиг боловч мэдхгүй юм зөндөө идэг. Би болохдоо зэрэг өдөр болгон суралцах ёстой л гэж хүмүүст хэлдэг. Өдөр болгон жоохноор юм суралцаж мэдэх ёстой. Тэгэхээр айгүй бол жижигхэн хүүхдүүдээс асуух юм бол ийм юм мэдэхгүй байхдаа яадаг ингэж хэлнэ. Миний өнөөдрийн зарлага бол яаж энэ скрин компьютер дээр хийх вэ? Утсан дээр бол их амархан шүү дээ, тийм ээ. Компьютер дээр яаж хийх вэ гэдгийг хэлээд өгье. За. Тэгэхээр би одоо энэ дээр ингэж бэлдээд тавьчлаа. Энийг жижигхэн хэсгийг би хүнд явуулах хэрэгтэй болчлоо, тийм үү? Одоо ингээл эний чинь тэр чигээр нь ингээл аваад явуулчих юм бол жишээлбэл одоо Facebook дээр би заримдаа харж идэг хүмүүс ерөөсөө нэр овог эн тентх чат бичсэн юм ерөөсөө тэр чигээр л ингээл хүнд явуулсан байгаа харагдах юм. Эсвэл шеэрлсэн байгаа харагдах юм. Тэгэхээр бас жоохон энэ дээр жоохон бодолтой шеэрлэх хэрэгтэй. Бас тэр болгонд хүний өөрийнхөө бүх мэдээллийг харагдуулах шаардлага байхгүй. За яаж яах вэ гэвэл энд нөгөө юу байдгийг. Одоо яг энэ хэсгийг би хүнд явуулах гэж байгаа гэвэл бидний нөгөө гар байгаа компьютерний гар тийм ээ. Тэгэхээр энэ доод талын зүүн доод талд байгаа жижигхэн юуг товчийг энэ дээд талын print screen гэсэн энэ коноп хоёрыг яг зэрэг дарна. За одоо жишээлбэл энэ хуудсыг би хүнд явуулах гэж байгаа бол нөгөө хоёр конопоо зэрэг дарах нь шүү дээ. За тэгээд компьютерийнхаа меню руу ороод энэ paint гэдээ байдаг. За энэ paint дээр дараад. За ингэнгүүт нөгөө paint маань нэгдэнгүүт энэ зүүн талын дээдл дээр одоо энэ дээр энийг тавина. Тэгэхээр одоо жишээлбэл энэ хоёр конопыг дарсан ч болно шүү дээ тэр. Доод талын энэ хоёр конопыг дарсан ч болно энд харагдаад байгаа. Эсвэл зүгээр л энэ жижигхэн сумн дээр нь дарсан ч болно. За тэгэнгүүт нөгөө миний явуулах гэж байгаа юу чин гараад ирж байгаа. Хуудас чинь. За ингээл энэ чигээр нь хүнд явуулчих болохгүй юм шүү дээ. Ганц нэг юм нуух хаах, арилгах, шаардлагатай биш бол юу яах, арилгах юм байгаа. Энд нь тайлбар бичих юмнууд байгаа, сумаар заах юмнууд байгаа. Тэднийг би хурдхан тайлбарлаад өгье. За энэ дээр ингээд энэ балруул байгаа. Энэ балруулаар за жишээлбэл би өөрийнхөө хаягийг хүнд харуулах сонирхолгүй байвал энэ уртлаас нь 2-ыг юм уу 3-ыг ингээд арилгах чинь. Эсвэл энэ дундаас нь ингээд нэг жоох арилгах чинь гэдэг юм уу те ингээд арилгаад. За одоо би хүнд юу хийлчих гэж байгаа гэвэл ямар нэгэн сумаар зааштай. За энийг чи хараарай гэд. Тэгэнгүүт энэ нөгөө өнгөө сонгож жагаад энд энэ хөөрхөн сумнууд байдгийн. За доошоо харсан сумаар нь бол ингээд. За энэ хажуу талаас нь харсан сумаар бол энийг хараа л гэж хүнд хэлчих гэж байгаа. За дараагийнх нь болохдоо зэрэг мөнгөө өөртөө хөөрхөн солино нэз. Бус юмнуудын өөрсдөө сонирхох нэз. Хамгийн их хэрэгтэй юм нь л энэ. За одоо юм бичих, текст бичих хэрэг гарвал энэ А үсгэн дээр дараад тэгээ хаана бичих юм те энд сонгоод бичиж. Энд сонгох юм бол за би одоо энэ шрифт энэ дээр нь одоо ямар бүр томоор бүр уур нь хүрээд томоор өчмээр бол томоор жижиг нь бол жижигээр ингээд. За жишээлбэл энэ дээр ямар шрифтээр бичих нь үү тийм үү. За одоо ингээд блокчейн ингээд бичих нь шүү дээ. Ингээд өөрөө тайлбарнуудаа ингээд цааш нь ингэж бичээд. За тэгээд нөгөө эргээд буцаад энэ рүү гоорно. За одоо энэ дээр энийга нөгөө жишээлбэл энэ дээд талын чиний энэ одоо нэр ингээд янзын юмнууд гарч ирээд л эднэрийг заавал хүнд явуулах шаардлагагүй тийм үү. Одоо жишээл энэ юм онгоцсон байгаа юмнуудыг явуулах шаардлагагүй. Тэгэх юм бол энэ дээр нөгөө энэ дөрвөлжин энэ ямар нэгэн хэлбэрээр хаачлна гэсэн үг. Тэгэхээр хамгийн дээдлийнх нь дөрвөлжин дээр би зөвхөн энүүхэн хэсгийг л хүнд явуулах гэж байгаа. Тэгвэл энүүхэн хэсэг дээр ингээд тааруулаад тэгээ энэ дээдл дээр хаачлах. Энэ. За тэр доотлол дээр нь ямар конопнуудыг хэрэглэх үү гэд байж байгаа. За ингээд энүүхэн хэсэг маань ингээд гараад ирлээ. Тэгэхээр мэдээж хэрэг 40-оос дээш насныханд бол тэг компьютер дээр үд чинь байдаггүй байсан шүү дээ. Тийм болохоор одоо энийг чинь бас л суралцах хэрэгтэй. Тийм болохоор ичид зовоод ах юм байхгүй. Би энийг мэдэхгүй байх гэж яагаад ах юм байхгүй. За одоо хааш нь хадгалах уу гэвэл
энэ дээрээ дарангуут нөгөө компьютерийнхаа хааш нь хадгалах нь чинь гарч ирнэ. За энэ дээр одоо энэ дөрөвтөх нь за энэ дээр чи нөгөө юугаа форматаа сонгох нь шүү дээ. Зүгээр хамгийн их хэрэгэлдэг формат бол энэ байна. За энэ дээр ингээд дараад за одоо нөгөө компьютер дээрээ энэ дээр блокчейн ингээд биччих юм. Ингээд хадгалчих. Save гэдэг энд. За ингээд болоо. Тэгээд нөгөө компьютер руу ороод нөгөө бидний саяхан хадгалсан юм маань энэ гараад ирлээ. Энэ. За одоо ингээд энэ үнийг хүнд явуулах нь шүү дээ. Тийм үү? Яг энэ маягаар хийгээд өнөөдрийн нөгөө энэ одоо энэ рүү ингээд татах нь шүү дээ. Тийм үү? Одоо жишээлбэл өөрийнхөө баталгаажилтыг нөгөө CoinPay дээрээс олоод тэгээд одоо энэ дээрээс нөгөө зурга блокчейн гэсэн энийг ингээд энэ блокчейн биш одоо тэр хараа ингээд нөгөө баталгаажилтаа ингээд яг энэ дээр ингээд тэгээд энэ рүү явуулах хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ дээр нь би одоо энэ сайт бол маш их сайн сайт их юу надад их таалагдсан ингэж хичээд энэ дээр нь энэ 5 гэдэг дээр нь дараал тэгээд submit хийж. Тэгээ өнөөдөр гэхэд надад 1000 сатош өгсөн. Тэгэхээр эднэрийг бол ингээд өөрсдөө энэ уралдаанд нь оролцоод байхад бол энэ маш их хөөрхөн айгуу дажгүй сайт. Тэгээд энээсээ болоод энийг яаж явуулахыг мэдэхгүй хүмүүс бас энэ уралдаанд оролцож чадахгүй байсан байна. Ер нь бол ямар нэгэн юмыг ойлгохгүй байвал ерөөсөө ичиж зовох хэрэггүйгээр шууд бичээд та энийг тайлбарлаад өгөөч гэх юм бол би өөрөө мэддэг юм байвал тайлбарлаад өгнө. Мэдээж надад ч гэсэн мэдхгүй юм байгаа. Би ч гэсэн өдөр болгон суралцчихаа. Тэгэхээр энэ скрин хийхийг ингээд би заагаад өгчлөө. Би дараагийн удаа скринаа яаж нөгөө файлаар нь зургаар нь биш файлаар нь явуул гэдэг. Тэр сайтыг дараа нь би яаж чад нэг бичлэг хийж өгье. За өнөөдрийн хувьд бол энэ байна. Ингээд энэ CoinPay юу бол ер нь сүүлийн үед хамгийн сайн тооцогдож явж байгаа сайт. Тэгээд байнга тэр нөгөө нэг юуг нь мэдээг нь уншаад ямар яг уралдаан явагдаж байна вэ гэдэг ингээд ерөөсөө эн чинь 1-7 хоногт нөгөө нэг муурн дээрээс 200 сатош авах. Өнөөдөр гэхэд энийг хийсний төлөө 1000 сатош өгч байгаа. Тэгэхээр чинь ер нь бол айгүй хөөрхөн боломжийн аятайхан сайт. За энэ сайтад тэгээд цаашаа ажиллаараа. Энэ бүх зааварнууд нь миний YouTube канал дээр байж байгаа. Тэгээ миний YouTube каналыг дагаад тэгээд мэдэхгүй чадахгүй юм байвал асуугаарай. Би чадахгүй ч гэсэн би интернет дээр хайж хагаад олоод тэгээд хэлж өгье. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая.